намайг гэдэг би болохоор энэ хөтөлбөрүүдэд миний бизнес, мөнгөний сэтгэлгээ, гэр бүлийн дайнам хөтөлбөрүүдэд бүгдэнд нь хамрагдсан байгаа. Хөтөлбөрүүдэд төрийн албанд ажиллаж агаад ажилласаа гараад хувийн бизнестэй болох зорилготой хөтөлбөрүүдэд хамрагдаж эхэлсэн. Одоо арайхан жил болоогүй байгаа. Би болохоор өөрөө хоёр зорилгоор энэ хөтөлбөрт орсон. Нэгдүгürt нь болохоор би гэр бүлийнхаа харилцааг сайжруулах, гэр бүлийнхаа уур амьсгалыг сайжруулах, мөнгө санхүүгийн талаар яаж зохицуулбал зүгээр байдığım бол хүүхдүүдтэйгээ охид тоогоо хүүхдүүдтэйгээ яаж харилцах зүгээр байдгийг энэ гэр бүлд байгаа манай нөхцөл байдалд ажил гэж их завгүй явсаар агаад энэ гэр бүлийнхаа асуудлыг орхигдуулдаг. Энэ өөрийнхөө гэр бүлийн харилцааг сайжруулах зорилготой нэгдүгээр орсон. Хоёрдугаарт бол би өөрөө хоёр охинтой, тэгээд том болсон охин байгаа. Тэгээд энэ охтын өсвөр насны охтууд болон гэр бүлийн зохиох насн дээр ирсэн байгаа энэ охтуудад ер нь тусламж хэрэгтэй байдгийн байна гэдгийг өөрийн амьдрал дээр ч мэдэрсэн. Залуу байхдаа ээжтэйгээ тийм хүүхэд байхдаа ээжтэйгээ нээлттэй биш байсан. Өөрөө бас залуу байхдаа охинтойгоо ярилцдаггүй, нээлттэй биш байсан. Эдгээр миний өөрийн энэ сул талууд, энэ бэрхшээлүүд маань ямар гарч байна те. Тэгээд энэ охинтойгоо яаж ярилцаж охиноо амьдралд нь зөв залах талаар миний надтай адилхан ээжүүд байгаа. Тэгээд энэ ээжүүдийг болохоор бас энэ хамтарч энэ асуудлыг шийдэх зорилгоор энэ бизнес өөрөө гэсэн тэг бизнестэй болох зорилготой хоёрдугаарт энэ хөтөлбөрт орсон. Энэ бизнесийнхаа санааг олж авах, арга замыг олж авах замаар хэрэгтэй болов уу гэдэг хөтөлбөрт анхаарч ирсэн. Анх хөтөлбөрт орохдоо би бас өмнөх хөтөлбөрүүдэд орж исэн учраас мэдээж хэрэг нэлээд ол зомогтой үр дүнтэй гарна гэдэгт бол итгэжсэн. Гэхдээ ер нь энэ харилцааны асуудал дээр яг бодитоор хэрэгжүүлэхэд нэмэр болох болов. Ер нь энэ хүүхэдтэйгээ болон санхүүгийн байдал дээр учраа болоход яадаг бол гээд бас тэр тал дээр бас 100% бас ихтгэл найдвартай орж ирж байгаагүй. Эргэлзсэн маягтай байсан хоёр зүйл маань тэр хоёр санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ? Охинтойгоо ярилцах энэ харилцаан дээр яах бол зөвхөн гэр бүлийн асуудал байж магадгүй гэсэн байдалтай хөтөлбөрийг эхлүүлжсэн. Залуу гэр бүлүүдийг аюул тийм үнэлсэн хамт ингээ хөтөлбөрт орж ирээд хамтаараа энэ ирээдүйн амьдралын замыг засаад анханасаа их айтайхан явъя. Юу ингээд дунд нь ойлголцохгүй хань болоод босоод байдаг. Тэр асуудлуудаа шийдвэрлэж авъя гэж хосоороо орж ирээд аюу хөөрхөн хайртай тийм хайрын үг хэлээд хөтөлбөрийг төгсгөөд асуудлуудаа бид нар шийдэж чадлаа гэд айгу гоёор тэгж өндөрлж байгааг нь хараад бүр бахархалтай байсан. Тэгээд гэр бүлийн хөтөлбөр бол аргагүй гэр бүлийн асуудлуудыг чиглэхэд зориулагдсан хөтөлбөр байна да гэж бүр бахархаж бодчихсон. Гэр бүлийн асуудал бол ярилцах, ойлголцох дээр их чухал юм байна. Ярилцах, ойлголцож чадаж хэмээн ер нь гэр бүлүүд ингээд хамт зорилго тавиад, зорилгоо хамт сууж байгаа тодорхойлоод тэр хүртэл ингээд хамт явахын тулд тийм ингээд төсөв мөнгө хэрэгтэй. Тэр мэрийгээ ингэж хоёр талаасаа хэдэн талаасаа хийя гэд шийдвэрлэж байгаа нэг олзуу хууштай, авууштай зүйл байсан. Тэрнээс бид нар бол яг тухайн үеийнхаа нөхцөл байдлыг засаж залаад яваад байдаг болохоос хитэн зорилгоо яг тэгж хамт суугаад тгий ингээ гэж тодорхойлдгоо юм байлээ. Тэрнээс гадна гэр бүлийн харилцааг ер нь яаж сайжруулах юм? Тэгээд ер нь хүнийг ханаа өөрчлөхөөс өмнө өөрөөсөө өөрчлөлтөө эхлэх хэрэгтэй гэдэг дээр бол бас би их ойлголт авч. Ер нь хүнийг бол өөрчлөх гээл те тэгсэнгүү ингэсэнгүү гэдэг штеп бид нар тэгэхээр өөрчлөлтийг бас өөрөөсөө эхлээд бүх асуудал өөрт байдгаа өөрөөсөө эхэлж асуудлаа засаж өөрийгөө өөрчлөхөөс эхлэх юм байна гэдгийг олж авсан.
Тийм. Өмнө ярьсан нөгөө хөтөлбөр дээр бол би угаасаа орохдоо ингээд ойлгомжгүй байсан зүйлүүдээ болон батцаж авах зүйлүүдээ бол ярьдаг. Дээрээс нь манай энэ хөтөлбөрт нөгөө ингээд ярилцж байгаа онлайн уулзалтуудаар Моникагийн хэлж байгаа та нарын ингээд харилцан ярьж байгаа энэ зүйлүүдээс угаасаа хариултаа олоод авчдаг. Ер нь бол энэ хөтөлбөр маань ингээд онлайн уулзалтууд дээр хүмүүсийн асуудлыг ингээд ярьж байгаа юм шиг боловч давхар бидний асуултуудад хариулт өгч байгаа айгүй давуу надад санагдсан. Тэгээд нөхөд сонсдог өдөр төрн гэр орныхаа ажлыг хийж байхдаа хоолундаа хийж байхдаа хөтөлбөрийнхаа яриаг сонсч яадаг. Тэндээсээ болоод маш олон мэдээлэл өөрийнхөө эргэлзэж тэмдэглэжсэн зүйлтэй хариулт авч тэрийгээ дор бүрнээр нь тэмдэглэж явдаг тийм сургалтын арга барилтай байсан. Би бол миний хувьд бол тэгэхээр хөтөлбөрт ерөнхийдөө энэ хөтөлбөрүүдэд оролцоорой гэж нэгдүгээр уриалж байгаа. Хоёрдугаар тухайн хөтөлбөртөө ач холбогдол өгөөд юмаа сайн хийгээд ойлгомжгүй юмнуудаа болохоор тэр ярилцлагын дундаас их олж авдаг юм аа, тасгалаа хийж олж авдаг юм аа. Энэ бол хөтөлбөрүүд бол ерөнхийдөө амьдрал руу их чиглүүлсэн, амьдрал дээр ажиллуулсан тийм хөтөлбөр байдаг юм шүү гэж хөтөлбөртөө оролцоорой гэж уриалъя. Хоёрдугаар тэр дараа нь охин хүүхэдтэй хүмүүст ер нь юу тохиолдоод байдаг вэ гэдэг асуудал дээр би ч гэсэн залуу байхдаа ер нь амьдралдаа алдаж онж явсан. Ерөнхийдөө хүмүүс бол алдаа оноо хийхгүй амьдрал гэж байх. Янз бүрийн алдаагүй дардан замаар явдаг амьдрал бол байдгүй бах. Үлгэр зохиол дээр тийм юм зохиож бичүүл болох бах. Тэгвэл хүний амьдрал бол нөгөө хар цагаан гэдэг юугаар бол ингэж янз бүрийн жаргал зовх ээлжилж байдаг. Тэгээд ер нь залуу байхдаа ээжтэй энэ гэсэн ярилцдаггүй байсан. Бусад хүмүүстэй нээлттэй ярилцдаггүй байсан. Бидний тэр хүүхэд залуу байсан насны зүйлүүд маань биднэрт ингэж мэдгүйгээсээ болж амьдралтаа алддаг. Мэдгүйгээсээ болж бид нар хүүхэд өнчрүүлдэг. Мэддгүйгээсээ болж хүний буруу сонгодгоо өөрийгөө эхлээд олж нэгээгүй байдаг. Дараа нь тухайн найзалж байгаа нөхөрлж байгаа хүмүүсийнхаа стандарт надад ямар хүмүүс тохиромжтой вэ? Би яг ийм хүнийг хүсэж байна гэдгээ тодорхойлоогүй байдаг. Дээрээс нь өөрснөө зорилгоо бас мэддгүү за болох байхтаа гэсэн маягаар манай монголчууд явж байдаг. Тийм мөнгө санхүүгээ яаж зохицуулах вэ? Үр хөвгттэй болвол яах вэ гэсэн төлөвлөлт байхгүй байдгаас үсүүлээд бид нар энэ амьдралтаа алддаг. Тэгээд би энэ миний яг тэр амьдралтаа алдаа хийгээд байсан. Дээрээс нь одоо би өөрөө охтуудтай тийм миний охтууд ингээд амьдралтаа битээ алдаасаа гэдэг үднээс охтууд руу чиглэсэн бизнес жижигхэн тийм бизнес хийх бодолтой загвар модель боловсруулж байгаа. Тэгээд миний хамгийн чин сэтгэлийн хүсдэг зүйл маань одоо ингээд амьдралдаа зөв замаа олоосцээ хүүхдүүд зөв замаа олоосоо хүүхэд бити өмчрүүлээсээ тий. Дээрээс нь за амьдралаа ингээд буруу алдаа оноо хийчлээ гэхэд маш тэр шахалцсан зүрх дэшээ тэнгэр хоол доошоо газар хатуу маш хүнд тэр хинт чантаа мэдэхгүй байдаг тэр сэтгэл шархалцсан ингээд ганцаарцсан айгүй тийм хашуун зовлонтой байх үед тусламжийн гараа сунгах зорилготой тэгээд энэ охид бүсгүйчүүд рүү чиглэсэн тийм бизнес хийх гэж байгаа. Дээрээс нь энэ охтуудтайгаа ер нь анханаас нь их зөв ойлголт өгч явах нь зөв юм байна гэдэг үүднээс тийм энэ хөтөлбөрийн үр дүнд энэ хөтөлбөрүүдэд хамрагдсны үр дүнд тийм санаатай болж авсан байгаа бизнес санаатай. Энэ хөтөлбөрүүдэд болон гэр бүлийнхаа асуудлыг хасаараа орж ирээ шийдвэрлээрээ бусад гэрээ засаад өөрийгөө засаад гэрээ засаад төрдөө хог нэмэр оруулах юм үйл бүтээхэд энэ хөтөлбөрүүд их тусалдаг. Тэгээд энэ хөтөлбөрүүд бас нөхөж үзээж хийж байгаа нөгөө бизнесээ хийх гэр бүлийнхаа асуудлыг шийдвэрлэх эргэлзээтэй юмнуудаа эргэж үзээд эргэж сонсоод сайжруулах дараа их давуу талтай тэр нь бол надад их таалагддаг. Би энэ хөтөлбөрүүдэд эргэж үзэг эргэж сонсох тал дээрээ бас цаг гаргаж юмаа сайжруулж явдаг. Тэгээд энэ хөтөлбөрийн энэ сайхан хөтөлбөрийг зохион байгуулаад бидрийг ингээд төрийн ажил хийгээд хаагмал сэтгэлгээтэй байсан. Тэгэн үүтээ бас өөрийн гэсэн бизнестэй бол хүсэл мөрөөдөлтөө мөртөө тэрийг хэрэгжүүлж чадахгүй байсан.
гэр бүлийн асуудлуудаа ямар тулгамдсан асуудлуудаа яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр бас шийдэж чадахгүй байсан. Эдгээр бүх асуудлуудад маань тусалсан хариулт болгосон бүр гардан коучинг хийлгэж бий болгосон эдгээр бүх хүчин зүтгэлийг гаргаж байгаа багийн хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. Баярлалаа. За. За юу яа чи төр хүлээж аваараа би буцаад ороод ирэн. За энийг юу ч зөксөөч.